I've been dancing in my room, swaying my Самцано feet. бамбидивэн нэгэн хоол үргэлтийн машинд мөргүүлээд сэрэхдээ 3000 жилийн өмнөх Даачин гүрний үе рүү цаг хугацаагаар аялчихсан байдаг. Орсон биеийн эзэн нь 3 жилийн турш хааны ордны шалгалтанд тэнцээгүй өлсөж өгөхийн наагуур амьдардаг ядуу номч Сун Шүү Цай байдаг. Юу болж байгааг дөнгөж ухаарч байхад эхнэрээ сонгоорой хэмээн зарлал явж байхыг сонсоод яваад очтол Даажуу гүрэнтэй дайтаж их хэмжээний хохирол амссан учраас дайнд яваагүй ганц биерчүүд олцлогдож ирсэн эмэгтэйчүүдээс эхнэр сонгож хүү амыг нэмэх бодлого хэн тэр. Гэхдээ сонгосон эхнэр бүрийн тоогоор 50 шуутай үр тариа цуглуулж дараа сар гэхэд өгөх ёстой гин. Мөн манай 3 үзэгсэнтэй бүсгүйчүүдийн бодлыг сонсдог чадвар системээс өгсөн байдаг бөгөөд 3 бүсгүй гуруула өөрийг нь сонгохыг хүсэж байгааг сонсно. Гэвч бүсгүйчүүдийн хүслийг үл таавал өөрийн биеийг нүхэн гэж сануулсан учраас гуруулангийн сонглоо гэх нь тэр. Бусад ирчүүд ч энэ 3 турхай эмэгтэйчүүд ажил хийж чадахгүй яаж дараа сар үр тариа өгөх юм бол доо гэж бодохдоо зэрэгцээ дараа сар гэхэд норма өгөхгүй бол толгойг нь авнаа гэж сануулan гурууланг нь эхнэр болгож өгнө. Нэгдүгээр эхнэр бол Жанжны охин бөгөөд тулааны урлагт гарамгай. Хоёрдугаар эхнэр бол Гүйсүү хотод худалдаа хийдэг байсан бөгөөд эхнэр бол сонгогдоогүй бол фронт руу явуулж биеийг нь үлүүлэх гэж байсан учраас аварсанд Шүү Цай талархдаг. Гуравдугаар эхнэр бол хааны гүнж угсаа гарал дээгүүр бөгөөд Сун Шүү Цайгийн эхнэр болохдоо тун дургу азгүй амт надад тохирохгүй гэж бодно. Мөн системээс эхнэрүүдээсээ талархал хүртэх юм бол оноо нэмэгдэж шагнал өгнө гэв. Манай дөрөв гэртээ харж Шүү Цай эхнэрүүддээ хоол өгөх гэтэл үгээгүй хоостог ямар ч хоол гэхэр зүйл байсангүй. Харин хоёрдугаар эхнэрийн талархлын ачаар системээс шагнагдах боломж хангаж их хэмжээний будаа гоймонгоор шагнагдах нь тэр. Харин энэ хооронд эхнэрүүд нь энэ үгээгүй хоос юмд ямар хоол байх вэ гэх хэмээн итгэлгүйхэн сууж байтал манай хүн бэлэн гомд дэвтэж гэсэн авчир. 1-2 дугаар эхнэрүүд идээд үнэхээр амттайг нь гайхаж итгэж болохоор юм байна гэж бодцгоно. Харин нэг л явдаггүй байсан 3 дугаар эхнэр итгэж ядан ганц амцаад л амаа олохгүй идэж гарнаа. Оройч болж унтах гээд хэвтсгэх гэтэл гаднаас дээрлэгдэг үеэл Сун хаав орж ирээд уутанд жаахан үр тариа хийчихсэн авчирснаа энийг чиний наад эхнэрээр чинь солиё. Чи яг өсөж өгөх гэж л байгаа зү гээд 3 дугаар эхнэрийг надад өгөөт гिचгсэн дайрна. 3 дугаар эхнэр ч миний тавлын юм байна л да. Өмнө нь Сун Шүү Цай талархснаа илэрхийлж чадаагүй. Талархснаа илэрхийлсэн бол намайг аврах байсан юм гэж бодож байтал Шүү Цай шууд цохоод унгаачихна. Гэтэл нөгөөх чинь нэмж хүмүүс дуудаад яхаараа ийм сайхан эмэгтэйчүүдийг чи бүгдийг нь эхнэрээ болгодог юм. Чамайг алчгаад би жаргах болно гэхэд нэгдүгээр эхнэр нүд өрмөх зуурал бүгдийг нь болгож тавина. Гэтэл нөгөөх чинь миний ах түшмэш шүү. Чамайг эргэж ирээд аландаа гэсээр зүхтаж алга болно. Ингээд 3 эхнэр орон дээр Шүү Цай газар унтахаар хэвтэн. Гэтэл 2 дугаар эхнэр нөхөр минь 3 дугаар эхнэрийг аварч харин 1-р эхнэр түүнийг аварсан. Би одоо сайн хандаж энэ хоёроос илүү байх ёстой гэж бодоод хажуугаар нь орж хэвтэн. Гэтэл 3 дугаар эхнэр ч бас би энэ хоёр шиг сайн байж чадаагүй. Надаас ирээдүйд салчхал яанаа химээн бодно. Харин 2 дугаар эхнэр орон дээр нөгөө хоёр байгаа учраас хоёулаа тэрвэлдээд унтахаас өөр татан байж болохгүй байхаа гэхэд Шүү Цай шууд мэдээж шүү дээ гэхэд 2 дугаар эхнэрийн Шүү Цайд өгөх талархал 40 болж дахин бэлэг задлах хэрэгтэй болно. Ингээд 20 оноо тутам бэлэг задладаг юм байна. Дахиад 2 дугаар эхнэрийн талархлыг хүртээгээд өмнөх амьдралынхаа талаар яриулна. Тэрээр торгоны бизнес эрхэлдэг байж байгаад атаархсан муу залуус харшийнхан 100 гаруй хүмүүсийг хороож аавгийн ч мөнгө адил амьд үлдээгээгүй. Азар ганцхан тэр өөрөө л амьд үлдсэн болж таарна. Ингээд өглөө болоход Шүү Цайгийн ганц өхөр өвчлээ гэх мэдээ ирнэ. Нөгөө муу суу хаав чинь үхрийг нь зохиж зодож хутглаад алчихсан байдаг. Харин нөгөө яамны түшмэл ахтайгаа хамт байгаа учраас очвол өөрөө ч асуудалд орно гэд яхаа мэдэхгүй зогсож байхад системээс тулааны урлагийн чадварыг 68 хүртэл нэмэгдүүлэх шагналаа авна. Ингийн хүний тулааны урлагийн чадвар хамгийн ихдээ 80 хүрдэг юмсан ч өхөр дээрээ яваад очтол Сун хаав хизээ нэнээд алчихсан махыг нийтчихсэн сууж байдаг. Тэгснээ чи муу толгойч үндэж чаддаггүй байсан хулчгар амьсгаа эзтэй. Яаж энд ирж зүрхсэн юм бэ гэхэд миний өхрийг алаад идэж байна гэдэг та нар дээрэмчэд гэсэн үг. Улс орны нөхцөл байдал ийм байхад нэгнийхээ идэж уух зүйлийг дээрэмцнийг яам мэдвэл та нар ч толгойгүй болно доо гэхэд чамд ямар нотлохоо байгаа юм бэ хэмээн асууна. Мань нэрч тосгоных нь бүгд та нарыг миний үхрийн махыг хуваагаад идээ сууж байгааг харах болно. Би бүгдийг нь дуутчихсан гэв. Сун хаавч чи муу тэнэг хизээдээ юм ухаантай болчихсон юм. Арчаагүй л амтан байсан. Харнаа чамаа гэд бөөд цухтаад явчихна. Үүнийг нь бутны занаас харж байсан нэг болон 3 дугаар эхнэрүүдийн Шүү Цай гих сэтгэл нэмэгдэж оноо нүснэ. Энэ удаа ингээд явсан ч зүгээр өнгөрөхгүй байх. Дахиад ирвэл яах вэ хэмээн эхнэрүүд нь санаа зовж байхад ямартай ч тэд үхрийн хэрэг илэрхээс өгтлээ айж байгаа учраас эсэгтэл зохиохгүй байх. Харин үр тариа хураалтын өдөр гарч ирнэ гэв. 3 эхнэр сонгож гэрэлсэн учраас үр тариа хураахад 150 шуудаа өгөх ёстой ч манай хүн би бүр 6 сараар нүрчлээ төлнө. Мөн өдөр бүр бүгдээрээ мах идэх болно гэв. Эхнэрүүд нь читгэж ядан улс орон ийм хэцүү цаг үед 900 шуудаа яаж олдог юм бэ? Худлаа хийрхэхээ бол гэхэд Шүү Цай надад нэг бодсон юм би. Та хий зүгээр л хүлээгээд харж бай гэв. Шүү Цайч 2 дугаар эхнэрийн 60 онооны системийн шагналыг авч
чадвараа 78 хүртэл нэмэгдүүлнэ. Маргааш нь шууд цай загас барихаар нуурын эрэгт очтол нутгийн хөгшин эмэгтэйчүүд чамайг юу ч хийж чадахгүй арчаагүй амтан гэдгийг бүгд мэднэ штэ. Чи ямар юмараа загас барьдаг юм гэхэд намайг загас бариул та нар нэг сарынхаа хураас үр тариаг өг. Үгүйг бол эхнэрүүдийг нь дуудаж хувц угаалгана гэх бооцоо тавив. Шууд цайз цахилгаан жуусан уургаар загсыг тогон цохиулж хідэн зуугаар нь барьж чаддаг. Үүнийг бишрэн эхнэрүүдийнх нь тааламжтай байдлын оноо гурвалгийнх нь нэмэгдэнэ. Нөгөө хөгшин эмэгтэйчүүд ч амаа барьж бидэнд тийм их үр тариа байхгүй шүү дээ. Өршөөгөөч гэхэд за яах вэ тэгвэл манад ирж үр тариа хурааж өгвөл би аяг хоол өгөн шүү. Мөн үүнийг нутгийн иргэдэд тараа гэхин тэр. Гэвч хураагаад байх их тариач байхгүй. Иргэдэд өгөх хоолж байхгүй хэмээн санаа зовж байхад Швейцарь системээс өгсөн төмс байх бөгөөд төмс байхгүй учраас л иргэд энд ингэж өсөж тартагтаад болсон. Одоо үүнийг тарихад л болно гэд хоёрдугаар эхнэр нь тарихаар явна. Харин нэгдүгээр эхнэр болонд гуниглаж ганцхан өөрт нь л хийх зүйлгүй үлдлээ. Би ямар ч хэрэгцээгүй хүн юм байна гэхэд Швейцарь чамд тохирсон зүйл байгаа ан агнахадж болохоор зэвсэг өгөх нь тэр. Нэгдүгээр эхнэрч баярлаж ухаантай энэ биширж байтал хоёрдугаар эхнэрийг загсаа аваад явж байхад нөгөө мөн сун хаав барьцаалсан гэх мэдээ ирнэ. Яам руу яваад очвол Швейцарь эргэж чирэхгүй байх. Шүүх төшөмлийн эхнэр нь хүнд өвцөнгөө дэмжлүүлэхээр явсан. Оронд нь нэг хүн орлож байгаа. Тэр нь бүр сун хаавгийн ааваас өртгөө. Чи тийшээ явбал гэмтэн хоригдоод хизээж ирэхгүй шүү гин. Швейцарь шүүх төшөмлийн эхнэр амтнд хазуу шарханд нь бохирорч халтар авсан юм байна. Системээс хүнд өвчнөд уухан им өгсөн. Шүүгчийн эхнэрийг заавал аварч хоёрдугаар эхнэрээ аварна гэд очиж уулзахаар яв. Гэтэл оточноор одоо найдваргүй болсон. Эцсийн өдрөнч гэсэн тайван явуулна. Чам шиг ангаах ухааны чадваргүй ар гэрэнт сайнгүй чиний чадах зүйл биш ээ гэхэд би заавал аварч чаднаа. Өнөөдөр сүүлийн өдөр нь биш хэрэг чадахгүй бол би толгоогоо өгөхөд ч билэн гэв. Ингээд системээс супер адреналин, супер антибиотик аваад эхнэрийг нь эдгэж хөл дээр нь босгож чадсан учраас хоёрдугаар эхнэрийг нь аврахад туслахаас гадна 10 жилийн татварыг нь төлж өгөхөөр болдог. Гэтэл гянтанд нөгөө мө сун хаавгийн яаманд ажилдаг ах гээдсэн заваа юм нь хоёрдугаар эхнэрийг нэг гянтанд хорчихсон. Одоо чамаа хин ч аварч чадахгүй. Надад бие үг гэж дайрч байхад нь ашгүй амжиж цай шүүх төшмөлтэй хамт ир. Ингээд шийтгэх гэж байтал нөгөөх чинь дотроо энэ шүүх төшмөл худлаа шудраг царайлж дүр үзүүлж байна. Эднийг явахаар намайг сулчихсан дөө гэд инээтэл шууцай энэ огт хийсэн эрэхтэй харамсахгүй байна. Шийтгэх эрхийг надад өгнө үү гэд болгож тавинаа. Тэгээ тэр оройноо шүүх төшмөлийн гэрт хонож харих гэтэл шүүгчээс 300 шуудай үр тариа хувцас хунар их хэмжээний хоол хүнс явуулсан байх бөгөөд гэртээ ирэхэд гэрийг нь засчихсан байх нь тэр. Гэтэл үр тариа хураах багад зэвсэг бүгд дайны фронт руу явчихсан учраас яасан ч хурааж чадахгүй нөхцөл байна гэхэд Швейцарь системийн тусламжтай төмөр багад зэвсгүүдийг гаргаж ирнэ. Энэхүү хэцүү цаг үед игэл жирийн ардууд идэх хоолгүй зүдэрч байхад Швейцарьгийн гэрт бол тансаглал үргэлжилсээр л тэрээр эхнэрүүддээ зориулж өөрийн нууц жороор амттай шарсан төмс хийж өгөх бөгөөд эхнэрүүд нь ч нөхрийнхөө хоол хийх авьяасыг биширч амттай ажиргалтай байцгаана. Гэвч тэднийг энэхүү амгалан суух зур гаднаас нэгэн үл таних итгээд нууцаар тандаж байв. Тэр бол ойрхон орших чон дуулын дээрэмч тагнуул байлаа. Дээрэмчид энэ гэрт их хэмжээний хоол хүнснээс гадна цэцэг шиг үзэсгэлэнтэй 3 бүсгүй байгааг дуулаад бүгдийг нь олслохыг санаархаж байдаг. Харамсалтай нь тэр дээрэмчин буруу айлхай хаалгыг татсан нь тэр. Швейцарь гимтэхийг оролцсон тагнуулчийг дайч ихнэр нь дор нь хашрааж амьд үлдээгээд байцааж эхэлнэ. Тэр итгээд өөрийгөө чон дуулын дээрэмчин бөгөөд тэдний бүлэг 2000 гаруй хүнтэй удахгүй энэ тосгоныг юучгүй тонож цусан далай болохоор зэхиж буйг хэлнэ. Тосгоны захиргаа ердөө 100 хүрэхгүй зэрэгтэй тул тэднээс тусламж хүсээд нэмэргүй. Эхнэрүүд нь айд сандран шөндөө багтан зүгтхийг санал болгоход Швейцарь ганцаараа цорын ганц гаргалгаа байгааг хэлнэ. Дээрэмчин залуу түүнийг басах бөгөөд Швейцарь түүнийг хүлээд шууд тосгоны дарга руу авч чадна. Шүн донд Швейцарь дээрэмчнийг чирсээр тосгоны даргынх руу дайран ороход анхандаа тосгоны дарга дээрэмчид манай ядуу тосгоныг зорихгүй хэмээн үл тоож ууланд очиж нуугдахыг зөвлөгч дээрэмчний тэмдгийг хараад өгтлээ айд сандрна. Швейцарь өөрт нь туслах юм бол дээрэмчдийг устгах 3 алхам төлөвлөгөө байгааг танилцуулна. Үүнд тосгоны иргэдийг цуглуулах цэргүүд ирж байгаа гэж хууран сэтгэл зүг нь бэлдэх. Мөн залуусыг дайчлан хав хамгаалт босгох байв. Энэ үед Швейцарьгийн эхнэрүүд нөхрөөгийн хайр хүндэтгэл нэмэгдснээр систем итгэвчж түүнд дээд зэрэглэлийн суглааны эрх бэлэлнэ. Суглааны хит улаан туяаны мэдрэгчтэй хавх 100 ширхэг ном сум авраг загсны тор явган зэргийн эсрэг тесрэх бөмбөг зэрэг асар хүчтэй зэвсгүүдийг авч чадна. Маргааш өглөө тосгоны иргэд цугларагч бүгд айж болчихно дээрэмчдийн өдөөс дээрэмчний өмнөөс тэмцэхээс татгалзна. Ялангуяа Иргоу гих залуу Швейцарь арчаагүй ядуу эрдэмтэн хэмээн бас хамжилж олноороо ууланд нуугдахыг уриалж өмэн дэгдэн. Цэргийн сэтгэл зүг дотвортой байлгахын тулд Швейцарь өөрийн зохион бүтээсэн үл үзэгдэх аянга буюу гар бөмбөгөө гаргаж ирнэ. Тэрээр Иргоуд бөмбөгийг бариулаад буцыг нь татуулж хоол шидүүлнэ. Төд удалгүй асар хүчтэй дэлбэрэлт болж газрын хөрс оронгороо ирэхэд тосгоныхон бүгд ангайн хот руу. Ийм гайхалтай зэвсэг байгааг харсан иргэдийн айдас ор мөргөө алга болж Швейцарьг дагаж дээрэмчдийн эсрэг эцэг хүртэл тэмцэхээр нэгтэн. Чон дуулын толгойлогч өөрийн зэрүүдэд даавлан тосгоны гадаа иржээ. Тэдэн замчилж тосгоноо байрж өгч буй хүн бол нөгөө сун хаав. Тэрээр дээрэмчдийн толгойлогчид Швейцарьгийн 3 үзэсгэлэн тэрхнэрийг авч өгнө хэмээн амлаж хідэн нөхдөө даавлан тосгон руу төрүүлж нэвтрэнэ. Тосгон ил
хойшил байхыг харсан Сунхао хүмүүсийг уулан цогцсон хэмээн бодож байтал Шүзай өөрийн дайчдтайгаа тэднийг бүсэлж орхино. Сунхао дээрэмчдэр далайлган сүрдүүлэгч Шүзайгийн чадварлаг зэвсэгтэй багийнханд торхноо арчуулж өөрөө баригдана. Шүзай өөрийнх нь амьдралыг сүрүүлэх гэж олон удаа оролцсон ч өршөөж байсан. Харин элэг нэгтнээ дээрэмчдэд худалдсан урагчийг энэ удаа зөвөр өнгөрөөсөнгүй. Сунхао газар дээрм цаазаар авна. Өдөн хүлээж байсан дээрэмчдийн толгойлогч ямар нэг зүйл буруугаар ирснээр гадарлан цэргүүдэд дагуулсан тосгон руу дайран орно. Гэвч тэднийг Шүзайгийн бэлдсэн орчин үеийн ном сумаар тоногсон хавх дэлбэрэлтүүд угтаж дээрэмчд өөм сандарна. Шүзай урагш халхан гарч ирж дээрэмчдэд хандан та бүхэн дайн дажнаас болж хоолгүй хоцроод ууланд гарсан игэл ардууд гэдгийг би мэднэ. Зэвсгээ хайж намайг дагвал би та нарыг үлсгэхгүй хэмээн өөрийн тарьсан шин сордны төмснөөс амцуулна. Амттай бөгөөд цаддаг энэ хүнсээ эзэн дээрэмчд ухаан сууж зэвсгээ хайцгаана. Гэвч тэдний толгойлогч уурлан Шүзай руу дайрахад дайчин эхнэр нь дорон сөхрүүлж баривчлана. Энэхүү дээрэмчд Шүзайг бүрэн дагаар орж түүний төлөө ажиллахаар болдог. Чон дуулыг номботгогч аюулыг төрж болов холдуулсны дараа Шүзайгийн эхнэрүүдийн сэтгэл амарч нөхөртөө үр удам үлдээж өгөхийг хүснэ. Гэвч Шүзай үр хөвгтдээ болох нь гарцаагүй ч одоо цаг нь биш. Дэлхий дахин өвмөн самуунтай байна. Амар амгалан амьдрал гэдэг игэл жирийн ардуудад олдох хувь тавилан биш хэмээн өгүүлнэ. Тэрээр асар их хүнс тариалавч түүнийг хамгаалах хүч чадалгүй бол эрт өрөө хизээ нэгэн цагт бусдад дээрэмдүүлэх болно гэдгийг ухаарсан юм. Иймд Шүзай ойр орчмын уулын бүх дээрэмчдийг өөртөө нэгтгэхээр шийдэж өөрийн үнэнч туслах болох Жан өвгөнд хандан бүх уулын толгойлогчдыг баатарчуудын чуулганд хуурих даалгавар өгнө. Уулын дээрэмчдийн удирдагчид Шүзайг басамжлан игэл жирийн ядуу эрдэмтэн байж биднийг элсүүлнэ гинэ. Чонт уулын Ли Дао бидэнд 300 лан мөнгөний өртөө бид өрөө авахар ирлээ хэмээн томорцгооно. Шүзайд гар бөмбөг цөөхөн үлдсэн тул хүч хэрэглэхийн оронд өөр арга хайж байтал гинэт дээрэмчдийн дундаас Гуян гих удирдагч Шүзайгийн нэгдүгээр эхнэрийг хармагцаа ахаатан минь тэнгэр харж гүү авахныг бүр мөсөн мөхөөчхөөгүй байж хэмээн уйлан сохрно. Тэрээр урд нь умардыг дайлагч их жанжин байсан нэгдүгээр эхнэрийнх нь эцгийг урагч Вэн Жунлан ба Алтан улсынхан хис хэрэгээр цаадалж гэр бүлийнхэн 106 хүний хөнөөхөд амьд үлдсэн цорган зүнэт зэрэг нь байжээ. Тэд аргагүй ирэхэнд ууланд гарч дээрэмчин болсон бөгөөд ахаатныг нь амарсан Шүзайг эзэн хэмээн шууд хүлээн зөвшөөрч 1500 цэрэг нь түүний хамт дагаар орно. Энэ үед Шүзайгийн хоёр дахь эхнэрч мөн өөрийнх нь гэр бүлийн уламжлалт хэмнэлийн урлагийг булааж авахын тулд Вэн Жунлан тэднийг хис хэрэгээр хорсон гэдгийг уйлан дурсдаг. Хоёр эхнэрийнх нь цусан өшөө ганцхан хүн дээр ийхүү огтлцсон юм. Хамгийн том бүлэг шууд бууж өгсөнд босод дээрэмчид сандралтаж 300 лам мөнгө аваад буцахыг хүснэ. Энэ үед Шүзай тэдэнд өөрийн сайжруулсан ган гачиг төсвөртэй төмснөөс өгч хэрэв цадтал идэх хоол байвал хэн ууланд гарч дээрэм хийх вэ хэмээн ухуулна. Тэдний удирдагч болох Лүнфэн хоёр уулын эзэн өөрсдөө гоо үзэсгэлэн мэрэгэн ухааны биелэл Вонлан буюу хэвтэж буйлуу баатарлаг Фэнчүү буюу дул Феникс хэмээн нэрлсэн уран дархан яруу найрагчид байлаа. Тэд Шүзайг хүлээн зөвшөөрөхийн тулд газар дээр нь шүлэг тэрлэж уралдахыг шаардна. Волон асар сүрлэг шүлэг уншиж томорсон ч Шүзай эцдийн төв хөндөх сууд бүтээлүүд болох Хуан Чаогийн сарнай шүлэг болон Юэфэн Манж голын улаан зэрэг агуу дайчин шүлгүүдийг уншин тэдний утга зохиолын агуу хүчээрээ бүрмөсөн сөхрүүлнэ. Тэд Шүзайгийн авьяасыг биширч өөрсдийн босгосон нарийн хидтэй зэвсгүүдийн хамт түүнийг дагахаар андгаалав. Энэ үед өшөөд байсан Вэн Жунлан хондон мужид ирж Шүзайг 2000 дээрэмчнийг нэгтгэснийг дуулаад түүнийг алтан устай үгсэн тохирч дагаан усыг хувааж авах төлөвлөгөөндөө амьд өгөөш болохоор хот руу ирсэн илч илгээд. Шүзайгийн эхнэрүүд хотын хамгаалалт бат бөгтөл зогтохыг сануулсан ч Шүзай үүнийг өшөөгөө авах хамгийн том боломж гэж үзнэ. Тэрээр системээсээ 2 дугаар эхнэрийн хайрын оноо 100 хүрсэн тул бурханлаг суглаа ашиглан 1000 төрлийн үр 100 мал мөн орчин үеийн хамгийн хүчрхэг зэвсэг болох алтан эсний бүргэд гарбуу болон пулеметийг шагналд авч өөртөө бүрэн итгэлтэйгээр хотын даргын ордон руу ганцаараа Вэн Жунлан руу мордохоор шийднэ. Ордонд нэвтэрсэн Шүзайгийн өмнөөс Вэн Жунлан их зан гаргаж түүнийг сөхөрхийг шаардахад Шүзай эхнэрүүдийнхээ өшөөг авахар ирснээ хэлнэ. Вэн Жунлан өөрийн шилдэг хамгаалагч Тулааны урлагийн их мастер Лу Дафенер далайлган сүрдүүлэгч Шүзайгийн авчирсан пулеметийн галын хүчний өмнө их мастерч Вэн Жунланч юугүй арчигдаж газар дээрээ үхцгэн. Шүзай энэ хэргийг өмнөх чонт уулын Ли Дао тохож орхиод нутагтаа ирж хагас жилийн турш амар амгалан амьдран. Тэрээр шинээр шарлагны зуух бүтээж эхнэрүүд нь жирэмсэн болж цэргүүддээ орчин үеийн Тулааны арга тактик аз жаргалтай байтал гинэт гаднаас төгшүүрийн мэдээ ирнэ. Түүний 3 дугаар эхнэр болох Жоу хатан цах дээр явж байгаад баг зуусан үйл таних этгээдүүдэд барьцаалагдсан гин. Аюул үүгээр дуссангүй жинхэнэ Тулаан дараагийн бүлэгт үргэлжлэхээр үйл явдал инхүү өндөрлөж кино дуусна. Та нарт маань энэ кино таалагдсан бол 2 дугаар бүлгийг сонсохыг хүсэж байгаагаа илэрхийлж галтай эможи үлдээгээрэй. Дараагийн хятад кино драма товчлыг цаг алдалгүй сонсохыг хүсвэл манай сувагт subscribe дараад могоо хасаагаарай. Баяр таа.